Үүнээс чөтгөр шулмас төрнө гэдэг байж болох. Мэдээж хэрэг болно болохгүй гэж хариулах нь утгагүй. Тиймээс энэ асуултанд хариулахын тулд дор өгүүлэх түүхийг сонсох нь зүйтэй. Энэ нь 1950-ад оны дундуур Өвөр Хангай аймгийн нэгэн суманд болсон юм. Энэ сумын Бөөрөг багт Лувсан жав гэдэг өвгчөөрхөн байдаг болжээ. 3 хүүхэдтэй бөгөөд 2 нь өрх тусгаарлаж одсон учраас эмгэн болон нэгэн маанаг охинтойгоо гуруула амзууж байлаа. Маанаг охины нэр нь Гангаамаа боловч Зурмаа гэж нэрлэжээ. Яагаад гэвэл түүний үүдэн шүдэнд орсгой бөгөөд шавшар яг л зурм шиг харагддаг учраас хаваарийнх нь хүмүүс зурм гэж байснаас Зуумаа болгон дуудах болжээ. Үнэн дээр энэ бүсгүй нас нь 19 хүрч яваа боловч оюун ухаан нь балчир хүүхэд шиг. Тэр ямар ч байсан зүн совингоороо өөрийнх нь үеийн хүүхнүүд нөхөрт гаран үр хүүхүү төрүүлж байгааг мэдрэн атаархдаг байсан нь бас чиг бүр таг амтэн гэж хэлэхэд хэцүү. Тиймээс ч голынхон сайхан залуусыг өөртөө холбож ярих бөгөөд гидсэндээ хувцс чигчгээд жирэмсэн болчихлоо гэж ярих нь инээдтэй гэхээсээ илүү өрөвдөлтэй харагддаг байжээ. Тэрээр нэгэнтэй л ус голдоо сайхан гэгддэг сумын заан Дамбаа гихч ойвргон эрд дурлаж орхиж гэнэ. Ингээд л орсон гарсан хүн болгонд Дамбаатай суух гэж угаагаа ярих, хувцас чигсэн гидсээ заан тэрний хүүхэд хэмээн ярьдаг байжээ. Үүнээс болоод Дамбаа заан их л бухимдуу явах болов. Учир нь үеийнх нь хүүхнүүд түүнийг "Дамбаа, чи яахлаараа Зуумаг маанаг тэнгэр нь далимдуулж ашиглаж байгаа юм? Чи зүгээргүй болоод л тэр ийм юм ярьж яваа" гэж цаашлуулах юм уу? Эсвэл "Дамбаа намайг хойд толгоон орой дээр гаргаж өмд шувтлан нөгөөтгөө шургуулсан" гэдэг үг зааж өгснөөр бүрч онигоонд оруулжээ. Үүнд уурсаж бухимдаж явсан Дамбаа нэг өдөр Лувсан жавган хотонд буугаад морджээ. Түүнийг уян дээрээ бууж ухыг харсан Зурмаа "Дамбаа, чи бид хоёр шинэ гэр барьж хурмаа хийх гэж байгаа тийм ээ?" гэсээр гүн хүрчээ. Дамбаа түүнийг загнаад нэмэргүй гэдгийг ойлгож байсан учраас аргалахаар шийдэж гэнэ. Тэгээд "Зурмаа, би яамаас өөр ихнэр авах гэж байгаа." "Яалаа гэжтэй би чиний ихнэр болно." "За яхав. Би өөр ихнэр авах гэж байгаа юм чинь Зурмаагаа сайхан залуутаа суулганаа." "Хаана байгаа юм тэр сайхан залуу чинь?" "Согоотын өвөрт." "Гэ тэнд чинь дандаа өгсөн хүн байдаг штэ." гэж Зурмаа хэллээ. Үнэхээр ч Согоотын өвөр хэмээх газар энэ нутгийнхан үхэгстэй оршуулдгийг Илий Балай Зурмаач хүртэл амдахгүй мэддэг байлаа. "Чи өгсөн хүнээс айдах юм уу?" "Үгүй л дээ." "Согоотын өвөрт шөнө очихоор сайхан залуу явж үйдэг юм. Тэр ч чиний нөхөр болно доо. Худлаа хилээд л." "Үгүй ээ. Тэгвэл чи сайхан залуутаа суухгүй дээ. Харин чи энэ тухай хүнд хэлвэ." "Би очиж харнаа. Үнэхээр сайхан залуу байвал би сууна." Энэ хоёрын дунд ийм яриа болсныг хэн ч сонссонгүй. Үнэн дээр яагаад ийм үг хэлснээ Дамбаа сайн ойлгохгүй байлаа. Тэр гэрийн зүг гэлдрүүлж явахдаа "Хөөрхий арай л дэндүүлж орхиу та" гэж бодсноо тэр хаваар чон элбэгшиж бөөг санаад дотор нь зарсхийв. Гэвч галзуу хүүхэн хүчнэсэн гэдэг бузар нэрнээсээ салж угаадаа баярлаж ор тас мартаж орхижээ. Харин Зурмаа энэ үеэс эхлэн шал өөр хүн болжээ. Залуус "За Дамбаат хоёр хизээ хурмилах гэж байна да" хэмээн товхорхоход "Бид хоёр болсон штэ. Харин би өөр сайхан залуутаа суух гэж байгаа. Би хинт ч хэлэхгүй" хэмээн тас намжиртаж олонний нээдийг хүргэнэ. 3 хоногийн дараа оройн сайлны дараагаар Зурмаа гэртээ орж ирсэнгүй. Хажууайл тоглож байгаа биз гэж бодоод аав ээж нь анзаарсангүй. Гэвч өглөөс эрэхтэй Зурмааг байхгүйг олж мэдээд бөөн эрэл сурал болжээ. Хажуу айлд ч хонссонгүй. Ах эгчинд очиж хонсон байх гэж бодцоогоод хүүхэд мордуулсан хил ус авалтсан боловч сураг гарсангүй. Харин нөгөөдөр нь малын эрэлд явж байсан хүн сураг гаргажээ.
Уг хүн согоотын өвөрт явж угаад зурмааг шарил дундуур тэнж угааг харсан байна. Ингээд л гэрийнхэн тийшээгээ мордцоож хүмүүсийг очиход зурмаагийн ам нь хатаад омголтчихсон хэн нэгнийг хайж явлаа. Чухам юу хийж явааг нь асуухад нөхөр болох хүнээ хайж явна гэж хэлсэн агаад гэрлүүгээ буцахгүй хэмээн орилж чарлжээ. Гэвч түүний хүчээр авчирсан нь ойлгомжтой. Ирсэн хойно чихэр боо өгөн аргадаж угаад чухам юу болсныг яриулж дөнгөжээ. Тэрээр Дамбаа заан нөхөр болох хүн нь согоотын өврийн оршуулгын газар байдгийг зааж өгснийг ч хэлсэн төдийгүй болсон явдлыг ярьсан нь олныг гайхшруулан алмааруулжээ. Зурмаа тэр үдэш сэмхэн явж согоотын өвөрт очисон ажээ. Тэгээд ч тэднийхээс 10 км зайтай учраас тэр дорхноо л очисон байна. Түүнийг тэнд очиод зогсож байтал биенээсээ хөх гэрэл цацруулсан нүцгэн ирсэн нь Дамбаа занаас ч илүү том биетэй байсан гин. Тэр ир түүнийг шүнжин идэлж хончхоод үүр цайхаар яваад алга болчихжээ. Харин маргааш шөнөн дахиж ирсэнгүй. Ингээ түүнийг хайн битэрч явсан нь тэр аж. Үнэн дээр түүний үгийг хинж тоосонгүй. Харин хэн нэг нь түүний хормоо цустай байхыг харжээ. Ингээд л бөөн яриа өрнөлөө. Дамбаа заан зурмааг ашиглахын тулд согоотын өвөрт нүцэглээд зүсээ хувиргаад зогсож байсан болоод явчихав. Ингэж Дамбаа заан бүрч онгоонд орхон тэр. Үнэхээр ч хоног сар улирах тусам зурмаагийн гэдэс томорч эхэллээ. Олон түмэнч хүүхдийн эцэг нь Дамбаа гэсэн яриаг тараажээ. Ингээд Дамбаагаас жигссэн хүүхнүүд түүнийг хавтуулхаа болж гинэ. Төрөх цаг нэгэнт болчихсон болохоор зурмаа дуншиж өвдөж эхэллээ. Ээж нь их байрахаар болж зурмааг араг төшүүлжээ. Хүүхэд часхийн орилж өлгийдэх болоход их баярж авсан эмгэн бурхан минь гэж шивгэнэн өвгөнөө дууджээ. Европсын сонин хүүхэд гарсан байлаа. Цав цагаан намирсан ус амаараа дүүрэн шүттэй агаад 2 цагаан соёо амнаас нь зухууж байжээ. Ингээд ламын ирэлд гарч элмэгдлээс сугарч хоцроод байсан намжилгэгч өвгнийг залжээ. Өнөөх өвгөн лам хүүг хараад "Энэ чинь хүүхэд биш, үүхэд байна шүү дээ" гэж дуалджээ. Үнэхээр хүүгийн уруул дээрх ховил буюу хүн алга байлаа. Өвгөн ламын заавраар үүхтэд өөх өмхүүлэн тонилгож согоотын өвөрт болуулжээ. Харин их нь ойлон хайлсаар удалгүй хорвоог орхисон гэдэг. Энэ цагаас хойш согоотын өвөрт их хүү хоёрын сүнс үзэгддэг болсон гинэ. Харин Дамбаа энэ бүхнээс гутран гунж явсаар архинд орж удалгүй өөд болсон гэдэг.